Сайн бацгааны үзэгчтэй үндэсний өсөлтийг түгээн дэлгэрүүлэгч Монголын үндэсний малчин телевиз малчин айл нэвтрүүлгийнхаа шинэхэн дугаарыг үзэгч та бүхэнд бэлтгэн хүргэж байна. Энэ удаагийн нэвтрүүлгийг бид Төв аймгийн Алтан булаг сумын 2 дугаар багийн малчин аймгийн гоц мэргэн Дашихыгаас бэлтгэн хүргэхээр хүрэлцэн ирээд байна. За сайн бацгаана уу? Сайхан үлдэж байна уу? Сайхан үлдэж байна уу? Сайхан үлдэж байна. За сүрэг мэнд байна уу? Мэнд байна. Энэ жил ч одоо мэнд байхаас аргагүй сайхан жил гарлаа. Сайхан жил өвөл болж байна. Ёстой сайхан жил болж байна. Суусан тэнцүүхөө. Одоо энэ чинь юу өвлийн адаг сар гараад аддаг сар гарч хаал явж. 3-1 өнгөрлөө шүү дээ, тийм ээ? Тий. Шинийн 7 болчихоо. Үнэхээр сайхан бас өвөл болж байна. Одоо нэг 2-3 жил жоохон хатуу байсныг одоо нэг ийм жил бололгүй дээ. Яа тий одоо юм ээлжтэй бас байдаг. Нодлон бас айхтар цас зудтай зүтгүүр орсон шүү. Гэхдээ яг манай энд гайгүй бас өвс тоосоо гайгүй бацаац айлууд. Хонь яманаас нэг жоохон харагдал хүр адуу гайгүй орсон шүү ер нь. Богтол жоохон хатуу байжтэй тийм ээ. Тэгээд ямар ч хүн одоо бэлтгэл одоо сайн базаацсан байхад бол байгалийн одоо ямар ч хүнд хэцүү бас. Харин тий одоо тийм ээ. Бэлтгэл сайн базаахал одоо болчиход байгаа. Цагийн мод. Тэгэлгүй яах вэ? За. Гэр бүлийнхэнтэй сайхан танилцъя. Даших одоо гэр бүлийнхнийг хүүхдүүдээ сайхан танилцуулъя. Нэг айл ирлээ гэсэн чинь нилээ идэ айл байна уу юу энэ гадуур шүү. Манайх чинь одоо 3-4 гэрээрээ. Зөө. Тэгээ хоёр ахих маань айл байгаа. Ээж маань айл байгаа. Тэгээ манайхтай ингээд 4 гэрээрээ сайхан өнөр хөтгөө үлждгөө манайхаа. Зөө. Тэгээ манай эхнэр бол Төв аймгийн Баян Хүнжүүл сумын Даваацрангийн Манлжуу гэж Монгол улсын соёлын тэргүүний ажилтан. Хэлийн зэргийн дүүжгийн уртын дуучин ийм хүүхэн байна. Зөө. Малчин айл гэрлээ гэсэн чинь дуучин айл хүрээд ирсэн байж тээ. Түрүү орж ирээд бас харж ирсэн одоо Даших маань бол өөрөө одоо манай телевизээс зохион байгуулж ирсэн малчин дуулчин уралдаанд бас орж ирсэн байж тээ. Гэр бүлээрээ сайхан дуучуулсууд биш тээ данагч. Дуулнаа одоо манай баг бас дуулаад байгаа одоо бас. Сая нөгөө урлагийн үзлэг болоод тэрэнд гоцол дуугаараа бас төрүүлсэн байлээ. Зөө. Бас их өөрхөн өнгөйстэй юм байлээ. Одоо ийм аав ээж хэрэг ч одоо тийм авьяастай хүүхэд гаралгүй яах вэ тийм ээ. За хэдэн хүүхдүүд хаана сурж байна? Хаана ажил хөдөлмөр хийж байна? За манайх 2 хүүхэдтэй. Том охин маань Эрдэнэтэд яваа. Зөө. Тэнд Натрат ажиллаулт явна нөхөө. Манай хүн яг одоо нөгөө баг хүүхдээ гаргаж декреттэй гэртээ болдог. Одоо ер нь ажилтаас нь хуулийн чиглэлээр ажилтдаг тэр ажилд байх гол байж байгаа. Зөө. Манай хүүч нь одоо 5 дугаар анги байна. Эрдэнэт нэгчдэрээ л явж байгаа. Амралтаараа тийш очсон. Зөө. Одоо ч нэрээ сурагчдын амралтуулаад. Амралт хийчихээ. Хоёр ч тэгээд за ихчэл урлагийн хүн байна. Ах бол одоо угаасаа малч байсан юм уу? Одоо хоёр маань гоёны амралтанд гараад мал дээр гараад ирв. За би ч одоо 1992 онд 10 дугаар анги төгссөн. Төв аймгийнхаа 10 жилд. Тэгээд 8-9 дугаар ангида Морин Эрдэнэ чуулга гэж байгуулагдаад. Төв аймгийн. Хэн ч яг дарахтай Морин Эрдэнэ чуулга байгуулагдаад Монгол адуу нийгэмлэгийн дэргэдэх Морин Эрдэнэ чуулга гэж. Тэр нь шалгуулсан чинь тэнцчихдээ. Тэгээд дуучин сурагч хоёр болж явж байгаад. Зөө. Тэгээд тэр юуныхаа чуулгынхаа буйнаар бас хэдэн сум даар тойроод тоглолт моголт хийгээд бүр сайхан бараг дуучин болцсон явлоо. Тэгээд сүүлдээ нөгөө 92 он болж ирээд нөгөө ардчил бий болоод юм хомсхон болоод ирэхээ алдаад өнөө чуулга маань татан богдсон. Зөө. Тэгээд тэр Зундын Бацүх гэж нэг мундаг хөгжмийн зохиолч юм байдаг манай Төв аймгийн. Тэр хүн маань нөгөө том гавьяат банзрагчийг одоо сайхан дуугаар гаргаж ирсэн хүн байлээ шүү дээ. Зөө. Дангийн ээж. Тэгээ банзрагч дээр очино аюулаа гэж намайг ардын дүүжин жуулгад хөтөлж яваач. Банзрагч маань гарт татгуулаад тэгээ тэнд дагалдан дуучин 300 цаасны зайлантай. Тийм ажил хийж явлаа 92 93 онд. Тэгээд ер нь мал дээр гарсан даахна. Тэгээ нөгөө зах зээл болоод хотод ч бас
нөгөө талах тариа олдохгүй. Ер нь хэцүү байлаа Нэг жоохон тийм хөдөөний хүнд чи бас нэг жоохон тийм санагдаад болдгоо. Тэгээд бас хажууд нь тоглолтоор явж байгаа хооронд бас аав маань өнгөрөөд. Зөв. Тэгээ би чи айлын хамгийн бага. Тэгээ нөгөө эдэн маллах хүн байхгүй. Ээж минь ганцаараа болчлаа. Бус нь бүгд нөгөө гараа явцсан. Өрх тусгаарлаа гараа явцсан. Тэгэл ер нь ээж дээр ирсэндээ маллыг гэл. Тэгэл 94 оноос хойш өдий хүртэл малласаар гэл сайхан явж байна. Зөв. Шигшиг дарсан тоонондоо утаавалсан хадагтай ширмэл тойруулга дээрэн азийн дөрвөн бэрхтээ дайхад уухад цоожгүй айлбарчин данайх дайн ганцхан цуурахгүй сэтгэл балчин таних. Тоо чинь тэгээд тийм урлагийн замаар нийлээг юм уу? Яг анх бол урлагийн замаар л нийлсэн. Тэгээд битээш нь хамт байжгаад манай онч хөдөө гараад би бас тэр хооронд битээш гэр бүл болоод хүүхэд төрүүлээ. Тэгж байжгаад би чинь 2000 онд соёлролыг сураад байхгүй. Тэгээд ангид. Тэгээд 2003 онд төгсгчлээ Илэн цэргийн шалхад хотын төчнөр орж ирсэн. Одоо ардын багш гавьт дэлгэр багш шаа байхгүй. Зөв. Дундгой Эрдэнэтлээ дэлгэр багш тий. Зөв. Таа ч тэгэл ер нь Илэн цэрэгтээ ер нь анх босгын даваал итвэлтэй гартлал ажиллаж байгаа юм биш тий. 20 жил ажиллаад төртөө. Би чи 2000 гэвэл 21 онд төртөө гарсан. Зөв. Одоо 3 жил гарсан болж байна. Дөнгөж 47 наснда ингээл дэвтгүрт гарчаад яг одоо ингээл өөрийнхөө хувийн ажендэрлийг бол ингээл хөөгөл явж лана. Гэтэ ингээл дахиад ингээл буцаал нөгөө тайзан дээрээ гарах ч гэдэг юм уу ингээл урлагийн баригадаар явах янзын тоглолтод ормоор ч юм уу ингээд бас нэг тийшээ нэг сэтгэл зүрх ингээд татагдана. Татагддаг байх. Анх харсан дараа чи бүр айгүй үгүй. Тэгэл нөгөө чуулгынхаа уран бүтээлч тийш явна гэхээр бүр хамт явмаар санагдав. Бараг тэд нар татаархаад байгаа юм шиг хамт явахсан гэж бодогдод. Нэг хэсэг тэгдгэлээс одоодгоос сурсан гай байна уу. Одоо би чинь яг хаяад тэртээ түрүүн энтэнд очиод дуулаад найр хөрмөн зэрэг дуулаад чуулгын тоглолт Монголд орно шүү. Тайзан дээр гарна. Зөв. Үе бол одоо чуулгаас бол тэгэл дуудна. Дуудна. Тий янз бүрийн тоглолт Монголд тэгэл бас бишгүй их юм гардаг шүү. Тоглолтод. Зөв. За дашаахын урлагийн зам л өөр юу вэ? Одоо тэр 94 оноос хойш урлагийн зам нь яг хаа тэгээд хөдөө гараад тэгээд уран сайхан чараад явна да. Ер нь бол Сумар нутгаас аймгаас зохион байгуулж байгаа арга хэмжээнүүд бол бас байнгын оролцож байсан. Одоо 20 хэдэн наснд ч одоо юу хийх вэ? Малынхаа хажуугаар дуу хоор тэнд болох гэнэ, тэнд уралдаан болох гэнэ гэхэд л мөнхөл очиж идэг. Тэгээд төв аймагтаа бол олон төрүүл яригдсан. Зөв. Одоо энд миний медаль Согжлмогоо нэрмжит уралдаан. Согжлмогоо нэрмжит улсын уралдаанд нь тэр чи хоёулаа дугаар байранд ороод. Зөв. Тэгээд тэр дээд алтан медаль чинь энэ Фонцоггүй алдар дуучин Фонцоггүй нэрмжит дуунд нь төрүүлээд. Зөв. Тэгээ хойо медалууд төрүүлсэн байгаа. Аймгийнхаа 70 жил яваар төрүүлээд. Тэгээ бүсчилсэн сумын бүсчилсэн бас уралдааны хойд лүнд болж ирсэн. Тэнд очиж төрүүлээд. Зөв. Тэгээ бид хоёр чинь тэгэл ер нь хоёулаа мал дээр байсан. Тухайд хоёулаа очиад дуулаад 1-2 дугаар ирэн авдаг. Ер нь бол айраг түр алдагдгүй л байсан юм. шүү дээ тий. Медаль чирээд байсан. Зөв. Тэр нь хоёр чинь хоёулаа тийм ардын дууны. Тий. Усууд биш тий. Тий ардын дууны. Ер нь ард талдаа ш. Би ч дуртын дуугаар төгссөн. Хадын дуугаар ч болно. Манай чинь яг ардын дуугаар зохиолын тус болно тул. Зөв. Тэгэл. Нэг л онгоцон нэг өгчих юм уу тий? Тэр 2-3 газар төмбөн мөмөнд тавьчихно. Тэр төмбөгөөд цуглуулж ирэх үү? Үгүй тийм. Тэнд нь өгчих юм уу? Энэ байна тэгээд 3 тасалчихар болчихно. Энэ байшин чи үхрийн байр юм уу? Үхрийн байр. Чист айл амьдрчмаар байр шүү дээ.
Одоо орж харъя да. Тэгээ. Одоо ч ер нь үхрийг дандаа юм дулаан газар байдаг болж тий. Харин тий одоо энэ За танаа чинь ялах тугалтай байж ах чинь уу? үнэ бас тоглож байгаа. Арай эртүг юу? Гөө одоо ер нь бас тоглох ёстой юм байгаа мал та ингээл цоваал. Сорон саваа өнөөнөд нь тоглоно. Өнгөрсөн жил суурс өнөөнөд нэгсэн юм уу? Тий. Энэ жил их тоглож байна тий. Өөртөө яваад идчих юм энэ тий. Өөртөө яваад идчих нь. Энэ чи ингээд фермаягаар тогтчихсон юм биш үү? Тий нэг хагас ирчимдсэн байдалтай л байдаг. Зөө. Тэгээд хичнээн өхөр орох уу? Энэ нэг 30-аад өхөр орчин. Энэ 15-15-ын зогсоол. Урдан савыг хийгээд энэ хой талдаа нэг 15 үнэний байр зогсоод. 12 үнээ саагаад. Зөө. Нэг өнжөөд сүү иш напод нийлүүлдэг. Зөө. Сумын дөрөг ороод өгчт юм. Үгүй шавуур манай нэг ах их байдгийг. Наран хүүгээд фермертэй. Зөө. Тэр ахын гадаа танктай нэг апо авдаг. Тэрэнд нь нийлүүлээл цааш наваа авчихдээ. Зөө. Тэг өнжөөд аваачаад өгчтэй. Зундаад өгөөд буучдгийн тийшээ бүхэг рүү. Ойролцоочоо буучд. Энэ шууд юуныхын тижээлэх юм уу? Гүү бааш шээсний нэг бааш шээснийхэн сувг. Ингээд энд рүү шээс нь орсоод ороод ирнэ. Тэгээ баасыг авчихаар. Зөө. Тэгэл Саахтаа яаж ин гараараа. гараараа л одоо цөвтөр. 10 идэх юм чи бас гайгүй юм тий. Жохон ирлийжүүлэх гээд бас сүү сайлын жохон ахиулах гал ганц нэгээр нь. Ямар үхэртэй ирлийцүүлж байна? За Батсан бүрийн бор тэгээ сементал темирхүүл үхэртэй л байна доо. Ер нь хэр нэмэгддэг юм бэ? Зөвхөн Монголоос? Нэмэгдэн. Зундаа бол сайхан 9-10 марв гарын шүү дээ. Нэг салтаараа? Тий. Зөө. Доотлонд 5-6 гарчихна. Тэгээ өвөлдөө болохоор бас жоохон багасаад ирдэг нэг 3-4 литр энэ гараад. Зөө. Тэгээ 12-3 үнэ саадаг. Нэг салтаар бас нэг 8-9 гарна гэдэг чинь сайн гарч шүү дээ тий. Дан Монгол бол арай тэгж гарахгүй. Монгол бол тэгж гарахгүй шүү дээ. 1-2 литр л гардаг шүү дээ. Гаднаа сайхан хотогтой юм биш тий. Гаднаа хотогтой. Энэ та өөрөө гаргасан удгүй. Энэ нөгөө мянганы сорлын сан гэж Бас нэг төсөлтөр нэг юм тий төсөл бичээд өгсөн. Зөө. Тэгээд энэ сарвч хороог анх барьж эхэлж явахад ирээд сурвалжлага аваад. Зөө. Тэгээ яг ийм үйл ажиллагаагаар явах чинь нэтрэгээ төслөвчөө явуулсан ч яваад тэнцээд. Тэгээ манай Төв аймгийн хотыг усжуулах газраас Зөө. хийж өгсөн шүү сайхан. Одоо энэ чинь Дэрэгдээ удахтаа амар юм уу? хэдэн жил болж байгаа шүү сайхан. Хатан дэжил. Хадлан дэжээлээ авцсан уу? Тэ нэг жоохон портер нэг 4-5 портер өвс. Нэг 4-500 бодлоо өвс авчдیں۔ Тэгээ болд юм уу? Энэ жил жуулна хангаад тэгэхээр сайхан байна да. Ингээ сайхан дөнгөж амны цастаа Тэ. өвс дарагдаагүй мал бас идэх юмтай байгаа юм тий. Энэ жил бол аргагүй сайхан жил байна уу? Тий. Тэгээд за адуу мал хаагур байна. Адуу малын хойшоогоо л бидэн хойдрол тэрт нэг оч шаарддаг. Өхөр бол өөртөө явчаал. Өхөр бол өөртөө зүүнж чагаар авчдгийг тэр хажуугаар. Тэр дөрөө юу? Тэ. Тэгээ ороод нөгөө тижээлтэй хөрөвчнийг 4 цаг гэж яг цагтаал. Энэ өндөр хүчлийн цаагуур байна тий. Тэрүүгээр ингээ байгаад. Өхөрч бас ер нь тэгээд нэг бодлын бас маллахад амар юм да. Тий. Өхөд өөртөө гараад хойшиг дараад өгөөд юм тий. Өөрснөө нөгөө тижээл үсэждэг болохоор тэрэндээ ороо яг л цагтаа ирнэ шүү дээ. Тий. Яг л цагтаа. Шуурга цаас өдөр бэлчээ дэрэндээ явахад ороо тэр шуурга чинь сөрөөл ороод ирчих. За туглаа хаашин залах уу? За туглаа. Нийш нь услан да. Ялах туглаа бол гарахгүй үстэй. Нялх туглаа гарахгүй. Тэр хойш нь хийгээд өвс тавьж өгнө. Эднээс бас нэг жоохон өвс тавиад өгчнөө. Энэ туглаудаа нөө? Тэ.
Энэ жилийнхэн баг анхны төлтөд харж байгаа юм байна шүү дээ. Тий. Энэ 12 сарын дундор тоглолооч. Оо зүцгүүр туулж байгаа юм байна. За нөгөөдөл чи өвсөө идэхэд араас дагаа өрөөд ирж шүү. Энэ задгаа өвсөө та өөрөөсөө хадсан юм уу? Тий өөрөөсөө хадсан. Яг л сайхнаар байна да болно өвс чинь тий. Хаанаас хадсан? Энийг энэ Кувейтийн амаас хадсан юм. Оо зү. Юуны могод уулны. Ааха. Өдөр хүүтэн мөн жоохон тавиад өгч. За өсвөдөд дуусгаар нь явах уу? Услах уу? Аа тийм өсвөдөд дуусгаар тэгээд усландаа явах. Эндээ жоод байж л өх. Нэг эдээ байж л өх. Бид гараад нэг хол явахгүй л үүдээ тий. За одоо юу их вэ? Одоо ваасын дайрлагдаг ажилтай та. За вас арилга ярил. Энэ дэргийг оруулах уу? Наа тэргээ чи оруулна. Хоёр ч тэгээд танаа чи одоо урлагийн хотод ажил хийгээд байдаг. Та бол энд мал дээр байгаад байсан. Сүүл авсан юм уу? Би маллаа тэгээд нөгөө өрөө очин хотод гэр орно. Бид хоёр ч бас дээх нь анх маллаа хөдөөнө 93-4 оноос хаваад хөдөөнө амьдэрсэн л та 2000 оны зодонд л жоод нэр өгдөөд тэгээд хүүхдүүд сургуульд орох боллоо. Тэгээ хот руу хүүхдүүдэд оруулж ажил дээр сургуульд нь оруулж чад. Тэгээ би яхаа ингээд ширөө очинаатай санта ингээд газар нөр болохоор тагвал. Васыг бол их сайхан арилгаж шүү. Вас арилгаа сурцсан юм бэ. Олон айлаа чи тий. Вас юулж штэ. Наалгыг хаач. За. Зэ. Хансах уу? Яа энэ нөхөө хойд руу асгачихно. Эндөө? Тэ нөхөө хойш. Гадаж бас ч гэж нэг дулаан биш үү шүү? Бас зэвэргэн байна. Зэвэргэн байна шүү. Нэг аштайхан болмоор болсон. Доос хүүтэрж байна. Доос хүүтэрэн дээр арга. Одоо ч цагны эсүүд явж байна. Сайхан дулаахан байна л гэдэг тэгээд цагийн юм цагтаа жоохон хүүтэрж байсны ур байхгүй. Дулаар харалт юм. жоохон хүүтрэхгүй бол бас энэ царчаа хайлчил болно шүү. Малдаа тий дулаар хар өвлийн юм чи бас долоож молоох гээд бас. Тий цагийн юм цагтаа л өгөлдөл гайгүй байх юм шиг байдаг. Ингээд машина жолоодол явдаг юм ажилтай та би. Ингээд зам харгуун ингээд дардан гарцсан. Тий. Ингээд өглөө ирүүлээ гарт. Васаа арилгаал ингээд өглөөний агаар сайхан шүү дээ. Асаа төрөөд авгааг үнээс сахаас өмнө би баасан авчихдээ. Тэгээд за сайхан үлдэж гэнэ үү та? Сайхан үлж байна. За бидэггээ сайн байна уу? Сайн л гэж. За. За юуны дөрөнд улсын аврах сайлчин болсон байж штэ. Баяр хүргэе. За баярлалаа. За хэдэн жил сайлчингаар ажиллав та? 30 жил л үнээс аалаа да. Тэгэл энэ жил миний хийсэн залууд хийсэн ажлыг үнэлж улсын авраг болсон та баярлжээ. За. Бас ингээд сүүлдэн ч гэсэн ингээд бас нөхөө чагнаж байгаа нь бас яамаа та тийм ээ? Тий. Харин тий. Та чи ямар нэгдэлд ажиллаж байв? Ямар нэгдэлд ажиллаж байв? Одоо энэ алтан бүргийнхаа хөдөлмөр нэгдэл гэж байсан. хөдөлмөр нэгдэл гэж байсан болов уу? Ааха. Тэнд сайлчингаар ажиллаж байв. Тий. Оо за. Олон сайхан хүүхдүүд төрүүлж бас ажил амьдралд нь хүргэсэн байж тээ та.
Харин тэ энэ хэдийгэл сайхан тууштай ажил хийж явал гэдэг юм. Нэг ажил хийгээл нэг орхиод явал яаж бүтгэд. Энэ төв бас готоос ирээ сайлч болсон. Та уугуул нутаг хаана уу? Энэ алтан булаг. Оо яг л энэ алтан булгийн хаана уу? Оо за. Танд бол ер нь бараг аваагүй шагнал үлдээгүй юм байна. Бүгдийг авсан юм байна шүү дээ. Харин тэгсээ. Одоо энэ олон хүүхдүүдээ л одоо ингэж зөв хүмүүжүүлж ажил амьдралтаа залгуулж одоо ингэж явсны л ач хав явах та тийм ээ. Харин тийм хөө. Таны үед бол одоо төр нийгмийн даалгавраар ажил хийдэг байсан тийм ээ. Тийм шүү дээ тий. Даалгавар сарын төлгөө биелүүлнэ. Сарын төлгөө биелүүлэхгүй би бол довтод биел хийж ажиллаа нойр хүрэхгүй шууд. 3 цагт л болсон шүү дээ. 6 цагт нь сүүний тэргийг тэгэл 3-4 хавьд басаал. Тэгэл 6-ад амжиж өгнө. Сүүгээ готолн хөрвөн ажиллаас одоо бол яах вэ? Онцож чал өглөө нэгээр сайхал. Өөрийнхөө дураар. Өөрсдөө дураар тийм. Тэгж одоо албаа юугаар л явж ирсэн. Эдний чинь ажиллаа сайн хийжээл гэдэг. Бүстэ үсгүйгээ. Тий. Өөрөөр сайхан миний хийдэг хөв сайхан ажил хий. Их сайхан ажилсаг авьяаслах хүүхдүүдтэй юм байна шүү дээ таа чи. Дуулдаг, хуурддаг тий. Сайхан амьдэрч яванд хөө тий. Таны олон жилийн туршлагаас одоо энэ өвлийг яаж давбал зүгээр юм? Хаврыг яаж давбал зүгээр юм? Тийм өвс тоосоо сайн авчаал малаа сайхан хийжээгээд байвал тэгэл боллоо шүү дээ тий. Усаас энэ сайхан өгчөөд тий. Өвс тоосын олигтой хон тавьж ирж өгөөд. Осолж ирээд тэгээд мал чинь гайгүй л орж штэ. Сайхан өвс хийжээл авцсан. Би чи мал тэмжээ хөвчтэй. Одоо сайн тижээж ижил онд оруулж байгаа шүү дээ. Харин тий. Ер нь тижээгээд байл гэдэг ах уу? Тижээ шинжээ. Одоо юуны төлөө тижээл авах уу? Малдаа авсан чинь сайхан тижээгээд байвал энэ чи сайхан онд орж штэ. Бэрөө цогцолч. За өвг нь хаанхын өмб? Энд бас л энэ төв аим. За өвг нь юу гэдэг вэ? Адуу мал. Оо бас нэгдлийн адуу чи. Тий нэгдлээ адуу. Би хэдэн хүүхдтэйгээ үнэгээс аваад. За. Тийм л айлс. Зөв. Энд чигээр өвөл отор хөөгөл явчих шээ. За баярлалаа танд урт наслаараа эрүүл байгаараа. За баярлалаа минийх. Уран хавартаа сайхан их цолгоороо. За эрүүл их сайхныг хүсье. Баярлалаа танд. За баярлалаа минийх. Энэ чинь бол газрын гарц морцол янзын гарсан биз? Энэ жил газрын гарц сайхаа бороо сайтай байсан энэ жил. Зундаа сайхан. Бороо усчсан ярих аргагүй байл л да. Байсан тий. Өвөлдөө сайхан байна. Сайхан үнтэй. Манай төв аймгийн сайхан өвөлж байгаа юм шиг байна. Хордоргоо жоохон цастай дуулаад байгаа шүү. Жоохон цастай. Сэлэг мэд ингээд. Тийм байна. Хоёртонтой. Цастай дуулаад байгаа юм. Тэгэж яах тэр хүндэрч хэмжээний цас байхгүй шүү гэнэ. Тийм. Чи ямар нэртэй харах юм бэ? Баруун баян. Баруун баян аац. Баруун баян, зүүн баян гэдэг. Зүүн баян тэр хангад. Нөө зү. Тэр баян. Эдгээр. Анахны доод хоолойч. Морд нь оролдсон шүү дээ. Хойшоо самын дөрөвөө. Ан доод хоолойгоо. Тий. Сонгоод байгаа болчихоо. Энэ баруун дагвар. Баруунаас иргэдэг их мөр хавцраганд. Оо зү. Энэ урд шавартуулдаг дээгүүр даваад. Энэ хойшоо төнтрөөд байна да. Шавартуулдаг гэдэг нэг анахны сонгоо мөнгө болдог. Сайхан алсуур хөксөр газар байдаг. За. Энэ дээр ер нь сайн сонж ийсэн жоохон тасаргаад жоохон сонж ийсэн одоо энэ улсад очиг юмтэй шүү. За. Орон жилд мөр уу юу та? За та сүүлийн жил нэг мөр олж оруулж чадахгүй л болчих. Манай дүүнэр морд уйлдгээ. За. Энэ их чи хүүхэд ах нарын хүүхдэн тэр нөх хойно урдаа байдаг нөх нэр. Тэгээд жилд нэг айрыг тасардаг юм аа аймагаас аавн сумаас аавн. За. Тий. Айраг тасахгүй байна гэдэг чинь бас
Оггүй яасан байна да? Оо ярихгүй. Тэ? Морин дуртай оноод өнөр чи сайхан уу. Сайхан нартай цэлбэг боловч жавартай биш үү? Шавартай. Тэ? Чин жаварлаж байгаа юм. Тийм болтой юм байна. Ганц нэг уймаар адуунуудаа бас энд хахад өнөрт бас бэлгэлээд Аа. бас зарахын зараад энэ баруун чин арангаар өнтер бас өгсөө. Ганц нэг мөр арангаа дараа тэр өгсөн бас. Тэнд очиж сайхан урдулсан. Оо зүц. Бол гэлээ. Уул адууг нь бас гайгүй огшил хөөлгөөд бас хайжруулж ирсэн. Тэгээ би чи ерөнхийдөө эрлий зурвалаагүй адуунда. Оо за за та монголоор. Монголоор болоо ярьж Оо за тэгвэл болж ш. Ой жүлж амжихгүй юм тэгээд тэгээд нэг эрлий зүй яагаад яхаа гэд монголоор Одоо ч тэгээд эрлэгдчихүүлээгүй хүн гэж ер нь ховор болчихлоо ш. ховор болсон тий. Тэ? Тэгээд Монгол адуугаа оролдсон тэгээд одоо эргээд Монгол адуугаа таныхаа байцсан чи одоо яаж уралдах юм бэ? Тийм болчихоо. Одоо энэ ч уралдаж байгаа адуун дунд ганц нэг монгол юм харагдахаар содоо харагддаг болчихлоо ш. Хэдхэн жилийн өмнө л одоо эрлэзэн ороод ирэхээр содоо харагддаг байсан. Тий. Энэ дээр гараад. Анах мич ихээсээ солуулоо аруулаа. Нөө за сайхан болоо. Хамгийн бага нь би. Оо зүц. Тэгээ ээжтэйгээ ингээл. Хитэн мал дээр нараас. За ер нь ихэнх нь байна дөө. Хотод нэг ихч маань л байна. Аа. Бусд нь үгүй мал дээр дээ. Оо зүц. Тойрол. Энэ юуны локатор вэ? Энэ одоо нэг дуун сонсогддог, дөрсөн харагддаг онгоцыг л барьж явдаг гэдгсэн. Илрүүлдэг гэдэг. Дуураа. Аа зөө зөө. Дуурн хараагаар дуурдаг юм байна. Аа. Тийм л идэгсэн. За манай мордын нэг өөр бай. Цагтаа дуун инээд байгаа. Даарж яанаа дөө. Зүгээр дараагаа. Даарж явал аяд боцсон шүү. Өрөө нэг чихэж явах гайгүй нөө. Энээр яага явдаг юм болж байна. Наад хоёр чи яг энд нэг ая тав тухтай байна гэдгийг мэдээд байгаа юм шүү. Ийшээ явахаар осгож өгөх гэж мэднэгээд. Үлдэчээд байгаа маа. Эндээ дулаахан гівчээвлгээд биеийн амрыг хараад байгаа мэт те. Тий. Арай жоох нүгүү юу биш. Дахиад нэг жоох аяч. Араа болтол иднэ наа. Боо. Суба. Зя хоёрт л зүр хаваас гэдэг шиг. Өдрийн туршил хоёрт л зүгээр хүрээд илүү гарна штэ натарч. За сүргэж хөө. Эрт төлөө үзэж байгаа юм байна да. Үзчихээ. Тэ. Одоо тэгээд Элийн жилд нэг өдөөд нэг үнэ тоглолцдгийг. Одон чи нэг битүүний өдөр шинэ нэгний өдөр үнэ тоглоод. за. Тэгээ манай нийжи улсын аврах сайчин болсон. Оо зүц. Тэгээд тэр яг тэр өдөр туван гişүүн тэр ирж уураг таарад. Тэгээд хөл нь одоо аврах нэгтэй. Тийм охин тоглол гарсан одыг. Сайхан бэлэгтэй болсон юм шүү дээ. Манай шагаачдын хувцс ингээд энэ малгаандаа байдаг юм ингээд айгуугаа ингээд өмсчхөр ингээд цаанаасаа бүр ингээд нэг цэгцтэй болчтой тий. Одоо та жишээ нь түрүү одоо өглөөж гэсэн ингээд зүгээр энгийн дээлтэг ингээд сууж хахад зүгээр л ажиж яг ингээд энэ малгаад энэ төрөө тавиад эхлэхээр ингээд цаанаасаа бүр ингээд шал өөр болчих юм тий. Тэ сайхан. Одоо Монгол хувцас өмсөд шагаагаа харуулна гэдэг байгаа л да. Одоо манай шагаан яригд. Ер нь тэрэн ч дээр байгаа. Дандаа одоо шагаан дээрсэн залуучууд Монгол дээл хувцас өмсөд ирсэн. Сүрж явхаа. Бадарсан зүгээр. Хачин сайхан харагдаж байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Монгол уламжил өв соёлол одоо тээж байгаа болохоор тэр уламжлалаа сайхан. Барьж харагцгаалагддаг л дээ. Чи 22 оноос тэгээ зарлч нөгөө дээлтэй харваа гэж зарлцах тий. Дээлгүй янз бүрийн харваатай багуудыг бол оруулахгүй гэж санаасан заасан байна. Тэгээ бүгд дээл малгай хуучны дээр үеийнхээ хүмүүс
хувц унараа бол сайхан өмсөж оролцох хэрэгтэй. Тэр нь сайхан маам л да. Тэнд нэг өргөмжлөл байгаад байгаа шүү дээ. Аранга аймгийн тариад сумын энэ Аранга тариатын 100 жилийн ойд очиж. Оригинал бахаж. 23 оны 7 сар гэж. Тий 23 оны 7 сард очиж. Тийм байна тий. Цуваа харванд. Тариатын 100 жил үсттэй. Тариатын 100 жил очиж төрүүлчихсэн. Цуванд нь дөрүүлээд. Тий. Зөө. Тэгээ суманда бас цуваанда төрүүлээд багаараа бас төрүүлээд. Тэр жил чи бас одтой байсан. Одтой байсан байна. Тий. Баян өнжүүлийн бас 50 жилийн ойд очиж бас 4-р байранд ороод. Тэгээд ирчихсэн. Зөө. Ер нь тэр жилдээ бол ер нь металлоос мултраагүй юм байна тий. Тэгээ шагаа гэж ер нь хүнийг их сайхан төлөвшүүлдэг, их гоё сууд сургадаг, хүмүүсийг их хооронд нь сайхан нөхөрлүүлдэг. Тийм л спорт байгаа юм тий. Одоо энэ хүнийг дэвчээрийн сайхан шалгаж байгаа шүү дээ. Хүн дэвчээртэй анхаарал төвлөрж ижил тэр одоо нарийн хасааг л оно шүү дээ. Тэгэхгүй бол би нэг ингэсгээ тавьчихдаг юм а гэгээд харавчих юм бол тэр харвал биш л болоо авчиж байгаа. Зүр хүчээр ингэж ээж болдгоо тий. Хийж ижил тэн дээр ч аваач онолж байгаа шүү дээ. Тэр уухан дуунаас л одоо ангид байж ижил харванда. Уухан дуу сонсоод одоо анх харавж байгаа залуучууд бол уухан дуунаас бол бэргижээж алдаж байгаа шүү дээ. Сайхан багтаа залуучууд очиад одоо зүрх алдаж ял байгаа юм л да. Тэгээд сүүлдээ олон тэмцээн уралдаанд ороод ирэхлээр тэр зүрх алдалт бас байхгүй багасаад ирнэ. Тэр уухан дуу холоо сонсогдоо сайхан. Тэгээд нийт дунд нь тавихт л ер нь хамгийн сайхан да. Над нэг харваач ярьж ирсэн. Уухан дуугаар одоо бас ингээд нөгөө харавж байгаа хүндээ бас ингээд нэг юм одоо юу гэдэг нь зөвлөгөө өгөөд юм ч юм уу тий. За ингээд нэг жоохон дээх нүр ингээд чанхан шиг уухалах юм бол одоо нөгөөдгөө бас тий давхан вэ шүү гэдэг ч юм уу. Тэгэл нэг жоохон амуухан байвал заа нэг жоохон нэмээд өгөөрэй гэдэг ч юм уу тий. Тэгвэл нөгөө эсрэг талынх нь яг харавх болоод ирэнгүүт улам ингээд чангаруулаад ингээд идэг. Тэр чи одоо барьц алдуулах. Тий барьц алдуулах гэдэг тий. Тэрнээс одоо дөрмөндөө бол одоо чи дээш нь зоо, чи доош нь зоо дутлаа, давлаа гэж хэлэх тийм ирэх байхгүй. Тэгээд тэр уухан энэ төрлөгээр л одоо дохоо занаагаа авч харах хэрэгтэй. Тэрийг бас анхаарах хэрэгтэй. Тийм шүү. Тэгжиж тавь. Нэг харвал эхэлчихвэл бас их цаг ордог. Тийм ээ. Цаг ер нь орно шүү. Тий. Дашаах бол энд харваад бас нэлээд алга болно үү? Явна шүү дээ. Басга шахаарваг яваад. Явна. Явахаараа өдөржингөө бараг хоног монгоор яв. Тэр чинь тэг мөд салдаг юм шиг лээ. Тийм тэр чинь бас их л тайван удаан суудаг л тий. Гэтэ яг зөв юм хөөж байгаа юм чи яах вэ тий? Зөв юм хөөж явах гэж тааж гисэн одоо тэгэл одоо урлагийн үн чи энд дэгвэр урлагийн тоглолтоор их өн одоо барига дээр их явдаг байх тий. Одоо тэгэл энэ тэр тусмаа хилийн чуулгах чинь тий. Нөгөө хилийн ангиудаараа заставуудаараа их явна. Ангиа заставуудаар отрядуудаар. Отрядуудаар чил заставуудаараа тойр явчихдаг. Хавар намар хоёр бол золттой яв шүү дээ. Хит тойрсон Монголыг? За бараг 5 удаа тойрсон баха. Чингээ бүтэн тойроход чинь хичнээн мянган километр байдаг үлээдэг чинь. Одоо л Баян-Улгийн явахт ч бараг 2600 5000 тэгнь. зам яваад ирдэг шүү. Тэгнь. Тий. Баян-Улгийн ч одоо бүр машин очтгүй цаста байдаг шүү дээ. Тэгэл яг нэг морь тэмээгээр. Тий, за булганд чинь нөгөө бүр онцор очдөг чинь булганы цаста баха. Өөр тийм унаа очдөг. Зөө. Булган ч одоо мод. Янз янзын унаатай явдаг. Анх манай чуулгад ороход чинь бүр ачааны тэрэгэн дээр сууж явдаг байсан шүү. Бүхэгтээ 30 тал дахиад. Бүхэгтээ 30 дээр шапратлал явдаг гэсэн. Тоос яруу болчихсон. Сүүл рүүгээ автобус болвол тэгээд хөгцөр бас үлдээ тэгээ гайгүй сайхан унаатай явдаг болсон. Тустай л. Хамгийн гоё байгальтай застав хаана л гүй. Би одоо тэр Баян-Улгийн сэргаалын застав л гэж боддог шүү дээ. Хамгийн гоё. Одоо Алтай даван боо гэдэг. Тий. Хот нэг хилийн югаар нэвтэрдэг шүү дээ тий. Тэр застав бол хамгийн гоё байгальтай их сайхан застав. Тэгээ ерөнхийдөө зам харга их муутай. Тийм л тий. Ер нь Алтай даван боо гэдэг хүмүүс мэдэн шүү дээ. Бар за хичнээн цаг явж очтгийг нэлээж юм болж очиж шүү дээ. Зөө. Зам нь хэцүү. Гэхдээ оцсон хойно байгаль тэр янз сайхан юм лээ. Нэг хэсэг бол одоо малж өгч барига дээр яваад гэрийн бараа харддаг байсан бол одоо дашаах шагаа хараад гэрийн бараа харах байсан байж тээ. Байран солигдсон байж тээ.
Тэгээ яг цаг тайван байхад ч л яах вэ тий? Тийм ээ. Тэнгэрэнгээ сайхан байгаад Тий. байхад бол. Бас цаг давчивэл бас ийш тийшээ бас тоглоод явах бас хэцүү. Аа. Тэгэхээр хүмүүс мөтө улсч бас энэ нэг их үү тэгээ бас ажил албаас цуг элбэдэг ус нугалж явахгүй бас болохгүй. Тий. За захиж өрдөг нэг өдрийг бас хамтдаа өнгөрүүлэх бас сайхан байлаа. Одоо тэгээд өглөө амлснараа одоо та хоёр манд дуулж үзүүлнэ. Одоо дуулна та. Тий. Одоо ямар сураагүй биш тий. Ойлсон доо. Ойрд бас ингээд сайхан айлмтанд очиж дуулж хуурдаг юм байна. Өнөөдөр одоо сайхан ингээд урлагийн гэр бүлд ирснийх ахиж өрөөсөө сайхан дуу хуур сонсож аваад буцанда тий. Одоо бас өдрийнхөө ажлыг амжуулчихсан бас ч гэж тий гарч байгаа дах ажил гайгүй шүү дээ тий. Бид гурав бол дуулж хурдах зав гарах байлгүй тийм ээ. Тий. Та бүгдийн минь ажил амьдрал өргөлж өдөө дэвшин бадарч явах болтугай одоо тэгээд. Аян замынхан зам дардан байгуу гэдэг. За гэлалаа. Зүрөөдөө тэгээд ахын нэг сайхан аюу ярий да. За гэлалаа. Таны ч гэсэн одоо уухаа цээлхэн хараа хурц оноо мэргэн байх болтугай. За баярлалаа. Газрын холоос цайвалтсан ганган цаган гэрүүд банахо ганцхан насанд заяасан миний нутгийн бараюуда сүрэгин бэдэчэр чимэгэдэсэн сүхэн цаган гэрүүд банахо 수갱 얼것 하차르송 민닝의 징 얼거요다. За баярлаа. Сомор нутгийн арга хэмжээнд ер нь хэр оролцож байна? оролцсон тий. Одоо Сомор нутгийн баяр наадмаар бас хань маань бас уртын дуу нөгөө наадам эхлүүлж гаргана. Тэгээ янз бүрийн бас үйл ажиллагаан дээр бид хоёрыг чинь бас дуулаад таны тэрээгээд бас оролцсноо. Саяхан бас бид хоёр чинь Сомын дөгөөхөн гэр бүлийн ёолконд оролцож. Оо зөө. Ёолконд хамтдаа ороод бас сайхан хөгжилж байгаад ирсэн. Та ч Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан болсон юм биш үү? Тийм ээ? Оо тийм. 23 онд. 23 онд. 23 оны соёлын тэргүүний Соёлын ажилтан. тэргүүн болоод дараа нь юугаа авсан шнэ. Чамгийн Гоц Гоц мэрэгнэ. мэрэгнэ. Оо зөө. 23 онд бол одоо гайхалтай сайхан Тэгсэн. байсан юм байна. 23 онд би чинь Алтан гац авсан. Оо зөө. Манай чи бас Алтан гац одонгоор ажилласан шагнаад. Оо зөө. Тэгээ ээж маань бас Монгол улсын авраг сайлчин. Авраг сайлчин. Оо Ээж зөө. маань бас өргөмжил юу нэндээ байна. Тийм байна. Тэгээд нөгөө нөгөө одоо аврагын чинь юм багтахгүй. Аа зөө. Энэс зарим нь Зарим нь тэгээд багтахгүй Аа тэгээд. зөө. Одоо 90 нас хүрлээ дээ миний. Нөө за сайхан насалж байгаа юм биш. Насаараа л сүүсайл саасан үнэ мал саагаал. Аа. Тэгээ нөгөө төлөвлөгөөт ноорм уралдаан тэмцээнд дандаа төрүүлж байдаг манай ээж ч одоо яраас. Аа. Нэг 15 үнээс аагаал. Тэгээ уул нэртээр авчих байгаа юм. Залуу наснд авчих. Тэгээ нөгөө нэг зах зээл тараад тэгээ одоо бүр сайхан цаанаас нь тодорхойлоод гаргаад ирсэн. Нөө зү. Одоо хэлийн зэргийн дуугийн чуулгын хотын дуучин Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Манал Жав гэж дуулнаа. Зарлж байгаа дуулах гэдэг шүү. Зарлуулж дуулаад сурцсан юм шиг байна. Тий. Зарахгүй бүр дуурахгүй Тий, шүү. угаасаа тэгвэл тайзан дээр гараад сурцсан ус чи заавал зарлуулж ийж. Монгол ардын уртын дуу уяхан зам твэн нар гэсэн сайхан дууг дуулъя. За.
замбо твинара дэлхий даяхнароо мөхтөлгүй За хүрээ. Хүүхэнч дэрэгдээс нь яг ингээд сонсгоч яасан сайхан юм бэ те. Дандаа л одоо нөгөө тайзан дээр эсвэл нөгөө чанга эргчээр сонссоор байгаад. За ингээд гэлалаа. Үнэхээр сайхан дуутай, хууртай бас сайхан өдөр өнгөрлөө ахигч хоёртой маш их баярлаа. Тэ? За тэгээд нэвтрүүлгээ энэ түрээд өндөрлөе. Дараа дахин уулзсан сайхан өрөөл тавья. Дайраа тэгэхэд далаа шиг буцаад ирэхэд болог шиг улам амжилт бүтээлээр ундарч байхын үлдээдээ сайхан өрөөлийг дэвшүүлье. За баярлалаа. Сайхан. За гэлээ. амжилт хүсье. Баярлалаа. Үндэсний үсэлийг түгээн дэлгэрүүлэгч Монголын үндэсний малчин телевиз малчин айл нэвтрүүлгийнхаа ээлж дугаарыг үзэгч та бүхэндээ бэлтгэн хүргэлээ. Энэ удаагийн нэвтрүүлгийг бид Төв аймгийн Алтан булаг сумын 2 дугаар багийн малчин Дашгийнхаа гэр бүлээс та бүхэндээ бэлтгэн хүргэлээ. Нэвтрүүлэгтээ маань Монгол гутлын үйлдвэр Уран удам компани хамтран ажиллаж байгаа гэдгийг дуулгахад таатай байна үзэгчтэй. Эх 7 хоногийн лав гарагт шинэхэн айлтай, шинэхэн зочинтой үзэгч та бүхэнтэйгээ эргээд уулзгуулно үзэгчтэй. Түр баяр та. Oh